манай намаа ирээдүйг тэтэлэг унтсан байх. Шударгаар явхад манай нам сонгуулж чадахгүй. Ганцхан бидэд үлдэж байгаа арга бол сонгуулийг лөөвөрдөх. Сонгуулийг лөөвөрдөх арга нь гэх юм бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох. Тэр байгууллагад бүртгэлийн газар. Тийм учраас тэр бүртгэлийн газрын даргыг солилоо. Намдаа үнэж хүнээ томиллоо. Зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ. Дээр нь одоо Арслан намынхны одоо санаачилсан сонгуулийг бодлоонгүй болох 7 сарын 1-нд давтагдуулахгүй тулд хийсэн гол арга хэрэгсэл болсон ухаалаг үнэмлэхийг нь хүчингүй болголоо. Түүнийг нь ухаалаг үнэмлэхийг хүчингүй болгоод түүнийг нь давлгааг материалаар солилоо. Дараагийн 3 хээ авдаг төхөөрөмж нь удахгүй ажиллахгүй болно. Тэр үтгийг тоолдог машин тоолохоо болоод зөвхөн төрийн албаагчаас бүрдсэн сонгуулийн хэсгийн хороо сандыг тоосноор манай нам санд ирэх юм аа. Ялт ирэх юм аа. Тийм учраас санаа надаар олдох байлоо. 1. Хоёрдугаар гэх юм бол би явах юм бол миний араас та нар бүгдөө явна шүү. Эхний ээж засгийн газар бүгдөө явна шиг хэлсэн дуулцсан. Тэрнийх нь үр дагавар нь одоо танаа сайд дээр чинь тийм үү? Бас энэ дээрээ сууж байгаа илэрхийлж юм бол бодож ил дээ. Яалтчгүй энэ техникийн шалтгаанаас чинь бид ажил хужи авснаас улчгаад хугацаанд чахчихад байна гэдгийг юм ярьж байгаа. Хэрэг дээрээ юу болчихсон юм гэхлээр машин бүтээх их амархан гэж бодоод шийдвэр гаргаад хашчихсан чинь тэр машин бүтээх чинь их хэцүү гэдэг нь шийдвэр гарсныхан дараа мэдрэгдээд болж өгөхгүй шүү дээ.